За сайн байцгаана уу. Намайг Цогрын Игтай гэдэг Дундгой аймгийн Сайн цагаан сумын 4-р гийн малчин. 2018 онд сумын аварга малчин болж байсан. 2016 онд аймгийн мянгат малчин болж байсан. Тэгээ ерөнхийдөө энэ жил аймгийн аварга малчин боллоо. Залуу аймгийн аварга малчдын төлөөлөл хүн байна. Одоо эх онд тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд болон Мандалгай хотынхоо хөгжил сэтгэл хувь нэмрээ оруулж одоо мянган ширхэг мод тарьж өгөхөд хаврын ажилд орж байна. Энэ жил өвлжилтийн байдал сайхан, хаврын төлөвлөл авалтын байдал сайхан өрнөх шинжтэй байна. Тэгээ ерөнхийдөө аймаг сумын захиргааны хөтөлбөрөд баярлалаа. Сайн цагаан сумын 2 дугаар үеийн малчин аюурын сэрцэн гэдэг хүн байна. 60 оноос хойш 60 жил малсан тэр хугацаанд өөрийн хүүхэд 11 хүүхэдтэй бид 4-5 малчин, нэг нь аймгийн аварга, нэг нь сумын аварга малчин, 3000 малчин өвөө. Миний өдөр жил хөтөлбөрийг үнэлж аймгийн аваргаар болсонд би маш баяртай байна. Миний ханы жил хүүхэд сумын хантазан баг сумын хантазан өдөртгүүдээ баярлалаа. Би Дундгой аймгийн Холд сумын Олдхогийн малчин Салман гэдэг, Жинлэнгийн Салман гэдэг малчин байна. Манай хам бүл 4 хүүхэд сургууль амьдардаг. Хүүхдүүд оюутан сургуулийн төгсөөд одоо ажил албаа хийцгээж байна. Би одоо 2 жил мал малж энэ сайхан малынхаа шиг буйныг хүртэж явна. Энэ жил аймгийн сайн малчин гэдэг, аварга малчин гэдэг цал ирмгийг авлаа. Их баяртай байна. Манай гэрийн хүн Сэмбэлмаа гэж бүгэн байна. 2015 онд мянгат малчин аймгийн алдарт уяач эсхэм цалыг хүртэж байсан. Би сүүлийн хэдэн жил малыг дөрвөн төлөв дээр нь өсгөж байна. Отор нүүдлийг бол одоо Өмнөговь аймгийн Цогцын сум, Баяаваа сум, Өмнөговын эдийн сумдаар их отор нүүдэл олон жил хийж явсны үр ашигт бас мал 5 төрөл дээр сайхан өсөж байна. Ингээд манайх энэ жил нэг бүл байгуулсан олдох багийн нэг 13 өрхөтэй тийм бүл байгуулчаа байж байгаа. Тэгээд тэр бүлийг манай гэрийн хүн өдөртөгчийн хийж байгаа. Тэгээд тэр бүлийг малчид бас боломжтой бол одоо ерөнхийдөө бас эрхэмлэх чухал юм блэ. Би бас тэр улсуудаа хэлж байгаа. Нутаг орноороо тэгээд нэг явал бас их дэмжлэгтэй. Сүүлийн үед хоцохныг бол нэлээд эрчимтэй сайн сольж тэр гадна дотноос авч сольж энэ тэнд малчидтай бас хоцохн бас нэлээд өгсөн байгаа. Адуун сүргүүдэн бол одоо бас нэлээд эрчимтэй анхаарч ажиллаж байгаа. Тийм л малчин байна да. Өнөөдөр аймгийн аварга тэмцээн гэдэг хүндтэй чиглэлийг хүлээж авлаа. Энэ бол миний аав ээж хоёрын миний олон жилийн ажлын үр шим байгааг өнөөдөр хүртэж байгаа юм байна. Аав ээж хоёрт их баярлж байна. Би ер нь бие дааж тэмээмлээд 10 гадангуй гарын жил болж байна. Намайг Алтан гэрлийн бааваа гэдэг. Тэмээ ерөнхийдөө 5 шумал да арай үснос махшилөөр одоо ариун баялаг гэх юм уу да. Ер нь тэрийн гол түшгэлж ерөнхийдөө малынхаа ихэнх хувийг болгож малалж байгаа вэ. За ингээд аймгийн аварга болгосон багийн засаг, сумын засаг дарга нартай их баярлалаа. Аав ээжтэй их баярлалаа. Сумынхаа ард иргэдэд их баярлалаа гэж хэлээд. За би Дундгой аймгийн Адас сумын иргэн Базар өдрөө багтаа Баямг гэдэг хүн байна. Тэгээ би яг сумандаа 8 төгсөөд Тэлэнгийн аймгийн Шаамрын тэмцээг 83 онд төгсөж Номоны сангийн аж ахуйд Базар трейлэнд одоо трактор компаниар 99 он хүртэл одоо 2 сангийн аж ахуйд Зүүрагийн сангийн аж ахуй, Номоны сангийн аж ахуйд ажиллаж байгаад тэгээд 2000 онд одоо өөрийн төрөлх нутаг Адас сумандаа ирж нэг газар хүлээ авч түүнийхээ төлөө өнөөдрийг хүртэл эргэлж буцалтгүй хөдөлмөрсөн юм үр ашиг өнөөдөр аймаг маань аварга гэдэг хүндтэй хүндлийг надад хүлээл гэж өгч байна. Аварга трейлэнд болсондоо үнэхээр их баяртай байна.